2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр нэгэн өөрийн Бангкок дахь хувийн байшинтай компьютерийнхээ цаан сун ажиллаж байгаагаар өнөөдрийн түүх эхлэх юм. Тэр интернетэд Alpha Tech 2 гэх нэртэй бөгөөд долларын саятны тансаг амьдралаар амьдардаг нэг. Alpha Tech 2 тэр л өдрийг хүртэл Таиландын нийслэлд өөрийн тансаг харштай амар жимэр амьдралаар амьдарч байсан билээ. Тэр өдөр гинэт хэнийгэн тансаг харшийн хашааг мөрөхийг сонсож цонхороо харахад эмэгтэй жолооч Toyota Camry машинаар түүний хашааг мөргөснийг олж харав. Энэ үед Alpha Tech 2 маань өөрийн хийж байсан зүйлсээ орхин гадаа гүн гарсан юм. Түүний энэ үйлдэл амьдралыг нь өөрчилсөн томоохон алдаануудын нэг болсон байна. Alpha Tech 2-ын хашааг мөргөсөн эмэгтэй бол жирийн нэгэн биш, Таиландын цагдаагийн газрын тусгай агент байснаас гадна энэ үед холбооны мөрдөх товчоо Америкийн нэгдсэн улсын харт тамхитай тэмцэх газар болон нийт 7 орны хууль сахиулах байгууллагын энэ л өдрийн энэ л цаг мөчийн төлөө хэдэн жилийн хөдөлмөрөөр зарцуулсан байсан юм. Энэ түүхийг бүрэн дүүрэн ярихын тулд сая товчхонд орцсон хэрэг явдал өрнөх 2017 оноос хамаагүй өмнө буюу 2000-ад оны ихэнх үе рүү очих шаардлагатай болно. 2000-ад оны ихэнх үед Darknet гэх ойлголт эрчимтэй газар авч байсан үе. Өндөр нууцлал, хэн мэддэхгүй далд байдал зэрэг нь олон тооны хүмүүсийн анхаарлыг татах гол шалтгаан болж байв. Биткойны ачаар төр засгийн хяналтаас гадуурх шинэ төлбөр тооцооны хэрэгсэл Darknet-д нэвтэрч, гэмт этгээдүүд өөрсдийн хууль бус үйлчилгээнүүдэд тун хялбар аргаар хүмүүс санал болгох томоохон боломж нээгдсэн үе юм. Дараагийн жилүүдэд Darknet хөгжихийн хэрээр хууль хүчнийхэн болон гэмт этгээдүүдийн хооронд дэлхийн хэмжээний томоохон тэмцэл хийсэн гэж хэлж болно. Манай суугт өмнө орсон Jimmy Jong гэгчин түүхэнд цохос дурддагдаад өнгөрдөг Silk Road платформ Darknet-ийн түүхэндх хамгийн алдартай томоохон дэлгүүр байсан юм. Silk Road 2011 онд ашиглалтанд орж маш алдартай болж нийт 100,000 гаруй үйлчлүүлэгчтэй томоохон дэлгүүр болсон байдаг. Гэвч 2 жил гарны дараа буюу 2014 онд Silk Road-ын эзэн баригдан хаагдсан юм. Хууль хүчнийхэн үүгээрээ бусдад маш том сургамж болгохын тулд Silk Road-ын үүсгэн байгуулагчид бүх насаар нь хорих ял өгсөн ч энэ нь маш том өндөр ашигтай зах зээл байсанд дараагийн хүмүүсийг төдийлөн айлгаж чадаагүй байна. Гол тоглогч Silk Road хаагдсны дараа өөр янз бүрийн шинэ Darknet дэлгүүрүүд араараасаа гарч ирж Silk Road-ын үлдээсэн том орон зайг эзлэхийг оролцоож байв. Тухайн үедээ хамгийн том Silk Road сайтыг хаагаад хууль хүчнийхэн баяраач тэмдэглэж дуусаагүй байхад буюу 1 сарын дараа Silk Road 2 гэж гарч ирлээ. Гэвч тухайн үеийн араараасаа борооны дараах мөх шиг гарч ирж байсан жижиг дэлгүүрүүдийн адил Silk Road 2 ч төд удалгүй хаагдсан юм. Эдгээр шинээр гарч ирж байсан дэлгүүрүүд бүгд янз бүрийн шалтгаанаар хаагдж байлаа. Зарим нь хууль хүчнийхэнд баригдаж, зарим нь хэсэг хугацаанд ажиллаад өөрсдийн хүсэлтээр болж байсан бол мөн дийлэнх нь хэрэглэгчдийнхээ их хэмжээний биткойнуудыг заллан алга болох буюу exit scam хийж байв. Энэ бүх янз бүрийн жижиг сайтуудын үед нэгэн онцгой Darknet дэлгүүр нээгдсэн нь Alpha Bay юм. 2014 оны 7 дугаар сард Darknet-д Alpha Tech 2 гэх нэртэй нэгэн Alpha Bay сайтыг эхлүүлж 5 сарын дараа гэхэд үйл ажиллагаа нь бүрэн нээгдэв. Тус сайтад эхэндээ зөвхөн хулгайн кредит картуудын мэдээлүүд л худалдаалагддаг байсан бол төд удалгүй хориотой бодисууд болон буу зэвсэг худалдаалагдаж эхэлснээс гадна мөнгө угаах үйлчилгээч нэвтэрсэн нь тэдэнд ихээхэн ашиг авчирч эхэлсэн байна. Alpha Bay төд удалгүй Darknet-ийн Amazon болж хувирсан ба тэд хэрэглэгчдэд маш ойлгомжтой хялбар интерфейсээс гадна өөр төрлийн криптовалютууд ч төлбөрийн хэрэгсэлтэд нэвтрүүлсэн нь бусдаас онцгойрох нөхцөл болгож байв. 2016 он гэхэд Alpha Bay Darknet-ийн томоохон дэлгүүрүүдийн нэг болсноос гадна маш доктортой байдлаараа бусдаас ялгарч байлаа. Тэнд нийт бүртгэл үүсгэсэн 200 гаруй мянган хэрэглэгч байхаас гадна 40 мянга гаруй худалдаачид нэгдсэн байв. Харин 2017 онд сайтад нийт 300 мянга гаруй бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж, өдрийн борлуулалт нь $500,000 хүрлээ. Alpha Bay худалдан авагч болон худалдаа эрхлэгч хоёрын хооронд хийгдэж байгаа гүйлгээ бүрээс нь хувь авдаг байсан юм. Энэ нийт 2-4% байсан гэдэг нь сайтын эзнийг маш богино хугацаанд долларын сайтан болгов. Тухайн цаг үед Alpha Bay олон тооны ажилчтай болж, сайт нь өөрийнх нь байнгын оролцоогүй ажиллаад эхлэх үед Alpha Tech 2 нэрээ зүгээр админ болгон өөрчилж, өдөр тутмын ажлаа Disney-д хариуцуулсан гэжээ. Alpha Tech 2 сайтныхаа өдөр тутмын ажлаас холдож эхэлсэн ч энэ үед нь Америкийн хууль хүчнийхэн түүний эрэлд аль хэдийн гарсан байлаа.
Энэ нь хэдэн жил үргэлжлэх дэлхийн нийтийг хамарсан томоохон хүний ам буюу Darknet-ийн хааныг агнах ан эхэлсэн гэсэн үг. Хууль хүчнийхэн хамгийн эхлээд Alpha-Bay-ийн сервер хаана оршиж байгааг тогтоох ажлыг эхлүүлсэн юм. Серверт нэвтэрч чадвал тэд платформыг хаах, эсвэл нууцаар тагнаж админ буюу Alpha TIC2-ыг ч олох боломжтой. Гэвч серверийн байршил, сайтын ажилчдын байршил, худалдаачдын байршлыг тогтоох амаргүй, бараг боломжгүй байлаа. Хууль хүчнийхэн яаж ч ажиллаад тэдгэрийг тогтоож чадаагүй тул өөр арга замаар үзэхэр болсон юм. Тэд сайтыг нэгнийгэнгүй ухаж, худалдаачдаас эхлээд хэнийгэн ямар нэгэн жижигхэн ч гэсэн тэдэнд хэрэгтэй алдаа гаргаж магадгүй гэсэндэ өдөртл өчнөн тоогоор Alpha-Bay-с мансуурлах бодис захиалж эхэлсэн байна. Магадгүй бараанд нь, савлгаанд нь эсвэл шуудангийн марк гэх мэт жижиг чамаагүй зүйлсээс ямар нэгэн сэжим олохыг хичээж байсан биз. Гэвч эдгээр зүйлс жижиг худалдаачинд буюу жижиг жарахад л хүрэх ба тэднийг бариад ч яах вүлээ. Тэднэр дамжин гол админийг барих боломжгүй. Өнөөдөр худалдаачинг барьлаач маргааш нь шинэ өөр худалдаачид гараад л ирнэ. Хууль хүчнийхний гол бай болсон Alpha TIC2 аюулгүй байдлынхаа тал дээр хамгаас илүү анхаарч хууль хүчнийхэнд ямар ч сэжим олдохгүй л байлаа. Alpha TIC2 тоглоомын дүрмийг маш сайн мэддэг нэгэн байсан гэдэг нь илт байсан гэсэн бөгөөд мөрдөгчд аргаа барж байсан гэдэг. Гэвч 2016 оны 12 дугаар сард бүх зүйл өөрчлөгдсөн юм. Америкийн нэгдсэн улсын харт тамхитай тэмцэх албаны мөрдөгч Роберт Миллер гэгч Калифорни дахь ажлынхаа өрөөнд сууж байсан гэжээ. Миллер Alpha-Bay-ийн хэрэг дээр ажиллаж байсан ба тухайн өдрийг хүртэл түүний ажлын явц амжилт том маруухан байсан юм. Тэр нэгэн өдөр мөрдөгч Миллерийн хаяг дээр үл мэдэгдэх нэгнээс имэйл ирснээр тоглоомыг тэр чигт нь өөрчилсөн байна. Alpha TIC2 маань анх энэ сайтыг эхлүүлэх үед жижигхэн алдаа гаргасан нь тодорхой болов. Сайт дөнгөж үүсгэхэд анх бүртгүүлж байсан хэрэглэгчид мэндчлэгээний зурвас буюу имэйл сайтнаас авдаг байсан ба энэ имэйлийн мэдээлэл донд илгээсэн хүний бодит хаяг харагддаг байсан алдаа юм. Энэ алдаа нь удаан үргэлжлээгүй ба хэдхэн хоногт л Alpha TIC2 үүнийг мэдэн зассан ч хожим мөрдөгч Миллерт имэйл илгээсэн үл мэдэгдэх нэгэн тэрхүү алдаатай имэйл хаягийг хадгалан авсан байв. Түүний имэйл хаяг нь pimp доогуур зураас alex91@hotmail.com байсан бөгөөд энэ мөрдлөгийн хувьд жинхэнэ гол ахиц дэвшил болсон юм. Цагдаа нар төд удалгүй имэйлээр нь хөөж анх удаа Alpha TIC2-ын фото зургийг олсон нь 2008 онд интернетэд Франц хэлтэй хэрэглэгчдийн сошиал сүлжээнд оруулсан зураг байлаа. Сошиал сүлжээгээр нь дамжуулан түүний үүсгэж байсан танилцах сайтны бүртгэлийг нь олж тэндээс нь Alex гэгчин төрсэн хот нь Канадын Trois-Rivières хот гэдгийг мэдсэн байна. Тухайн профайлыг үүсгэж байх үед Alex 17 настай байсныг нь ч хэлбэрхэн ойлгов. Тэгэхээр Alex-ийн имэйл хаягны 91 гэдэг нь түүний төрсэн он болох нь тодорхой болсон байна. Харин энэ нь Alex Alpha-Bay сайтыг үүсгэх үед 23 настай байсан гэсэн үг. Мөн энэ имэйл хаягаар нь хөөхөд тэр нэгэн Франц хэлтэй форум дээр Alpha TIC2 нэрээр хэрхэн зургийн файлын вирус устгах талаар хэрэгтэй зөвлөгөө бичсэнийг ч олж тогтов. Энэ зөвлөгөөтэй постны дор тэр өөрийн өмнө дурдсан имэйл хаягаа бичснээс гадна өөрийн жинхэнэ нэр болох Александр Касас гэх нэрээч бичсэн байлаа. Мөрдөгчд хэн гэдгийг ч мэдэхгүй хэдэн жил хайсан хүнийхээ имэйл хаяг, зураг, бүр жинхэнэ нэрийг нь ч мэдсэн ч тэр өөрөө яг хаана байгаа вэ гэх асуулт гарч ирэв. Харин Facebook-ээс нь мөрдөгчд Алексын их нэртэйгээ авахулсан фото зургийг олж тэр нь Таиланд эмэгтэй гэдгийг тогтоов. Энэ үед Darknet-ийн ертөнцийн дэх зартай Канадаар Таиландд байж болох сэжим үүснэ нь энэ. Үүний дараа Таиландын цагдаа хууль хүчнийхэнтэй хамтран Алексийн хувийн 3 үйл хөдлөх хөрөнгө тэнд байдгийг олж тогтоосон байна. Нэг харшин тансаг зэрэглэлийн хувийн таавн хороолт байдаг бол Бангкокын захад бас нэг 3 сая долларын үнэтэй харш байлаа. Мөн эдгээрээс гадна Пхукет арал дээр тансаг харш байх бол Кипр арал дээр байх бас нэгэн харшиг худалдан авах үйл явц дээр явж байгааг тогтоов. Цагдаа нар Алексыг Бангкокт олсныхоо дараа түүнийг нууцаар мөрдөж ажиглаж эхэлсэн. Тэр хэд хэдэн тансаг харшаас гадна мэдээж үнэтэй спорт машинууд солин ундаг байв. Алекс өөрийн тансаг харшид эхнэрийн хамт амьдрахаас гадна маш олон тооны бие үнэлэгчтэй ч холбоотойг нь хууль хүчнийхэн мөрдлөгийн явцад олж мэдсэн юм. Үүнээс гадна тэр нэгэн форум дээр чөлөө цагаараа сууж босод ирчүүдэд хэрхэн эмэгтэйчүүдэд танилцах талаар зөвлөгөөж өгдөг гэдэг нь цагдаа нарт хачирхалтай санагдсан гэжээ. Бусдаар түүний өдөр тутмын амьдрал жирийн л гоцгойд зүйлгүй мэт боловч Darknet-ийн хааны хувьд энэ нь жаахан хачирхалтай энгийн байсан юм. Алексийн сонирхол хобби гэд бүх хийдэг зүйлсийг нь нарийн цагийн хуваарийн дагуу тогтоосон цагдаа нар түүнийг хэрхэн барихаа маш наривчлан төлөвлөж эхэллээ.
Тухайн үед Альфа Б дэлхийд томдоо орох Dark Web дэлгүүр болчихсон байсан ч харин Европт тэр үед Hansa гэх дэлгүүр том орч хууль хүчнийхний шүдний өвчин болчихсон байв. Энэ үед Галландын хууль хүчнийхэн Hansa-гийн серверыг олж тогтоочсон байсан бөгөөд Hansa-гийн сервер Нидерландын дата центрт байрлаж байсан юм. Хууль хүчнийхэн Hansa-гийн хамаг зүйлсийг нууцаар ухаж нүхэн судалж байсан бөгөөд мэдээллүүдийг нь хуулж сайтны операторуудын чатыг нэг нэгэнгүй уншиж байв. Тэдний тогтоосноор операторууд нь германчууд байсан ба Германд амьдардаг байх гэж үзсэн байна. Галланд Германы хууль хүчнийхний хамтарсан баг Hansa-г хаах ажиллагаа эд өрнөж байлаа. Гэвч тэдэнд холбооны мөрдөх товчоноос хандаж хамтран ажиллах санал тавьсан юм. Холбооны мөрдөх товчоо өөрсдөө Альфа Тик 2-ыг барих гэж байгаагаа дуулгаж үүний дараа Альфа Б-ийг хаана гэдгээ хэлсэн байна. Холбооны мөрдөх товчоо Америк нэгдсэн улсын Харт аймагтад тэмцэх алба болон нийт 7 орны хууль хүчнийхэн хамтран Байонет ажиллагааг эхлүүллээ. Энэ төлөвлөгөөгөөр холбооны мөрдөх товчоо Альфа Б-ийг баривчлахаа азнаж байгаад Галланд Германы хууль хүчнийхэн Hansa-г тэр чигт нь өөрсдийн мэдлэлд авсны дараа Альфа Б-ийг хааж Darknet-д болдогчлон олон худалдан авагчид болон худалдаачид гээд гэмт этгээдүүд Hansa руу шилжих үед нь Галландын хууль хүчнийхэн илүү олон гэмт этгээдүүдийг барих төлөвлөгөө гаргасан байна. 2017 оны 6 дугаар сарын 20-нд Герман Галландын тусгай албаныхан нэгэн зэрэг томоохон баривчлах ажиллагааг амжилттай гүйцэтгэж Hansa-г өөрсдийн мэдлэлд оруулсан юм. Тэд ямар ч сэжиг төрүүлээгүй бөгөөд операторууд нь баригдахдаа энэ талаараа хэнд ч мэдэгдэж амжаагүй гэжээ. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Таиландын нийслэл Бангкокт энэхүү удаан хүлээсэн X өдөр ирлээ. Хууль хүчнийхэнд Александр Казасыг баривчлах тушаал байв. Саарл Toyota Camry машин Алексийн тансаг харшийн хашааны гадна ирснээр ажиллагаа эхэллээ. Зам нь мухардаад буруу газараа ирснээ ойлгосон мэт дүр үзүүлсэн эмэгтэй жолооч буюу Таиландын тусгай албаны агент эргэх үйлдэл хийж байгаад санамсаргүй мэтэр Алексийн хашааг мөргөж орхив. Энэ явдал нь Алексийг гэрээс нь гинтийн байдлаар гаргах ёстой байсан юм. Тэр ямар ч сэжиг авалгүй гинт яарч сандран гэрээсээ гарч ирэх ёстой байсан нь энэ төлөвлөгөөний хамгийн гол нөхцөл байв. Энэ үед нь тэр яг компьютерийнхээ ард сууж байсан үеийг тааруулсан тул Алекс компьютерыг унтрааж хаалгүй гарах ёстой байсан гэжээ. Хэрвээ түүний хард дискнүүд түгжээтэй тэр дундаа кодоор хамгаалагдсан бол хууль хүчнийхэнд Альфа Б-д хожим нэвтрэхэд баггүй асуудал гарах юм. Алекс гэрээсээ гүн гарч ирж машин руу ойртох үед гинэт эн тэндээс нь цагдаа нар гарч ирэн түүнийг хөөлөө. Тэр хэрэг бичсэнийг ойлгон гэрлүүгээ буцан гүйсэн ба магадгүй нээлттэй орхисон компьютерээ унтраах гэсэн бизээ. Гэвч түүнийг компьютертэй хүрэхээс нь өмнө баривчилж чадсан юм. Цагдаа нарыг түүний компьютер дээр ирэх үед нь азар өнөөхөн нээлттэй байснаас гадна Альфа Тик 2 Альфа Б-ийн серверт холбогдчихсон байв. Ингэж Darknet-ийн төвхөн дэх томоохон баривчилгаа амжилттай боллоо. Тухайн үед Альфа Тик 2 буюу Алексийн эд хөрөнгө $23 сая байсан ба мөнгнөөс гадна тансаг зэрэглэлийн үнэтэй машинууд, орд харш зочид буудал гээд бүх хөрөнгийг нь хураан авч Алексийн эхнэрэгч мөнгө угаасан гэх үндслээр буруутгав. Баривчлага явагдсанаас 7 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 12-ны өдөр Алексийг шоронд амиа өвгөтгсөн байдалтай байхад нь олсноор Альфа Б-ийн эзэн буюу тухайн үедээ Darknet-ийн хаан гэгдэж байсан этгээдийн төгсгөл энхүү ирсэн юм. Эхэн үед Альфа Б-ийг хууль хүчнийхэн гартаа оруулсан талаараа олон нийтэд ил болгоогүй бөгөөд гэнтэл сайт нь хаагдсан байна. Энэ үед хүмүүс Альфа Б яасныг хинч ойлгоогүй байдаг. Нэг бол эзэн нь хамаг мөнгө хөрөнгөө хулгайлаад зугтаачихсан. Эсвэл сайн дураараа баригдахаас өмнө хаахаар болсон. Эсвэл хакеруудын халдлагт өртсөн гэх мэт таамаглал дэвшүүлж байв. Хууль хүчнийхэн барьчихгүй гэсэн ч ямар нэгэн мэдээлэл огт гарахгүй байсанд энэ хувилбарыг төдийлөн авч үзэхгүй байсан гэдэг. Энэ нь ч хууль хүчнийхний төлөвлөгөө ёсоор болж Альфа Б-ийн хэдэн зуун мянган хэрэглэгчид худалдаачид өөр Darknet платформ руу шилжиж эхэлсэн юм. Эдгээрийн донд өмнө дурдсанчлан цагдаа хууль хүчнийхний гарт аль хэдийнэ оршихсон байсан Hansa руу бөөнбөөнөөр нүүтэлцгээж байв. Энэхүү 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Hansa ч гэнт таагдаж тэр өдрөө Америк нэгдсэн улсын хууль зүйн яам Альфа Б болон Hansa гэгч томоохон Darknet платформуудыг амжилттай хаасан талаараа мэдэгдлээ. Энэ нь зөвхөн Америкчуудын ч биш, дэлхийн хэмжээний гэмт хэрэгтэд тэмцэх түүхэн үйл явдлын нэг болсон түүхтэй. Бичлэгийнхээ төгсгөлд хэлэхэд Darknet гэдэг нь өөрөө тийм ч хор хөнөөлтөд зөвхөн гэмт этгээдүүдэд зориулсан аимшигтай технологи биш юм.
Энэ нь зөв зүйлд ашиглавал буруу зүйлийн эсрэг шүгэл үлээж буй мэдээлэгчид, сэтгүүлчид гээд эргчлөөг жинхэнэ утгаар нь олгож байгаа ашигтай системч гэсэн юм болгон хоёр талтай байдагчлан энэ хамгаалагчсан нууц байдал нь мөн гэмт этгээдүүдийн үйл ажиллагаагаа явуулах талбар болдгийг нь харамсалтай. Альфа Б-ийн түүхээр мэдээж Darknet дэх хууль бус худалдааны төгсгөл ирээгүй. Одоо ч гэсэн төгсөөгүй байгаа дайн юм. Хориотой мансууруулах бодисуудын хэрэгцээ, буу зэвсэг, хуурамч мөнгө, аюултай програм хангамжгээд хууль бус зүйлсийн хэрэгцээ байсаар байх аваас Darknet маркетууд ч оршин тогтносоор байх үзье. Ингээд өнөөдрийн бичлэг маань төгсөж байна. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзалт болно. Баяртай.